Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, эмчилгээ онцлогоо, байгаль орчин, зам дэд үтс, барилга байгууламж гэдэг ер нь бидний аюун нас эрүүл мэндтэй холбоогүй эрсдэлгүй асуудал гэж огт байхгүй. Тийм учраас энэ гол асуудлууд дээр тавих хяналт хизээж суларч болохгүй. Цаашдаа тавьдгаараа тавиад өгнө. Хамгийн гол нь энэ хяналтыг хувийн сонирхол, албан тушаалтны ашиг сонирхол, авилгал хээл ахуйлтаа утгаж хольж болохгүй гэдэг ийм л асуудал ярьж байгаа. Тавих ёстой шаардлага бол хаач тавигдах ёстой цаг хугацаанд тогтмол хяналтууд хийгдэх ёстой. Ийм асуудал байгаа. Мэдээж одоо аж ахуй нэгжүүдийн эрх ашиг, экспортын асуудал бий. Чухал. Гэхдээ Монгол хүний амнаас эрүүл мэндээс илүү чухал үнэт зүйл гэж энэ Монгол улсын төр засагт байхгүй. Тийм учраас энэ хяналтуудыг цааш нь улам сайжруулах ёстой гэж. Стандарт гэдэг зүйл өөрөө эрүүл аюулгүй байдлын хэм хэмжүүр шалгуур. Тэгэхээр энийг л бүгдийг нэг мөр жигдэл цэгцэлж авъя гэдэг л асуудал дээр засгийн газар анхаарал хандуулж байгаа. Прокурор дээр хянагдаж дуусаа явах юм бол манайх шууд устгана. Тэр хідэн тоон байна уу, хідэн дөрөвний өртөгтэй байна уу, нөгөө аж ахуй нэгж нь гомдолтой байна уу, гомдлогүй байна уу? Хэрвээ лабораторийн дүн шинжилгээгээр аахта хууль систем байгууллагын шийдвэр гарах юм бол манайх шууд устгалын үйл ажиллагаа явуулна. Ингэх ч ёстой. Хууль журмаараа юм. Гол нь процесс үйл ажиллагаа сэтгүүлчээ процесс явуулах ёстой. Прокурорын янзан дээр явж байгаа учраас энэ ажиллагаа явагдаж дуусаад устгах асуудал яригдана. Хүнсний аюулгүй хууль заасан журмын дагуу явагдана. Монгол Улсын засгийн газар бол 3 сая хүн амын хүнсний аюулгүй байдал, амнаас эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр гарч байгаа аливаа дутагдал зөрчилдөд хатуу хариуцлага тооцож, хатуу одоо хяналт тавьж ажиллаж байгаа учраас иргэд олон нийт хэвлэл мэдээллийнх маань бүх төрлийн мэдээлэл та бүхэн одоо ажлын хэсгээр өгч ажиллаж хамтарч ажиллаарай гэж хүсье. Ямар нэгэн одоо хяналтаас гадуур гарсан асуудлууд байж болзошгүй учраас л бид энэ асуудыг нээлттэй яриад байгаа.